Сайн байна уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 3 сарын 16-ны өдөр. Тэр нь яадаг өдөр вэ гэвэл миний төрсөн өдөр. Тэгээд би төрсөн өдрөөс яг хоцрох гээд байгаа байхгүй юу? Газ нүрэ бодож эхлэх хэрэгтэй юм. Линз авсан заяа. Одоо бүгдээ линз зүүж үзнэ. Би өмнө ингээд ганцхан удаа линз зүүжсэн байхгүй юу? Зүүх гэж бас нэлийн болсон. Линз тийм болсон биш. Би ингээд харааны линз зүүж байгаа байхгүй юу? Тэгээ харааны линз болохоор нэг нүдэндээ хийчихэнгүүт ингээд хоёр ингээ бүрлэлцэж харж мараа нэг нь сайн харахгүй нэгэндээ хийцэн байдаг. Тэгээ нөгөөдгөндөө хийх гэж амар хэцүү. Тэр нь амар хэцүү байсан. Гэтэ одоо бас тэгнэ. Тэг ингээд миний хараа хоёр өөр ихгүй юу? Нэг нь 4, нэг нь 3.5 байхгүй юу? Тэгээ надад 3.5 4 гэдээ өгцөн л байна л да. Гэтэ миний яг аль нүд 4, аль нүд 3.5 би мэдгүй. Энэ нүдний хараа муу юм шиг байна. Эндээ дөрвийг хийчихье. Дөрвөн одоо юм байна. Нэг юм, хоёр юм гарч ирдэг. Тэгээ яг нэг л удаагийн линз. Оо, зүүжлээ гэсэн чинь зүгөөгүй энэ ингээ хорч яваад үлдсэн юм шүү дээ. Oh my god, амар тод харж байна. Энэ бүрийг шарахгүй. Одоо ингээ бүрлэлээ явуулна. За уртаж амжилттай оруулж чадлаа. 3 минут ноцолцсон юм уу? Би бүр амар гоё ярьж байна. Нөө зөвлөсөн юм шиг шүү дээ. Жохон долго ирэх юм байвал одоо л салахгүй л дараа сална гэж бодлоо шүү дээ. Долго иргэдэж байгаа юм уу? Иргэж гин үү? Би явчихад. Тийм амар сонирн байна. Би нарийн салцсан юм шиг байна. Би дахиад салах хэрэгтэй. Йоо. Хараа хэцүүлээ. Бараг энэ л юм шүү дээ. Одоо залуусаа юу яа? Өмнөөс хажуудад тавьчаад галс нүрэ бодё. Би өөрөө юу яадаг юм аа? Суур тосмос ерөөсөө түрхэдэггүй. Суур тас түрхэхээр миний бодог ингээд хуулраад байдаг гэх юм уу? Миний нүүр ингээд тос тийм амар шингээж авдаггүй. Гэтэ тослог арьстай бол биш. Тэгэхэд миний нүүр ингээд тос сайн шингээж авдаггүй байхгүй юу? Тэгээ тийм болохоор би ингээд ерөөсөө суур тосмос төрөхгүй шууд нарны тос төрчихдөг. Намайг ихтэйдээс хойш ямар бодог ашигладаг вэ? Хаанаас авдаг вэ? Ингээд тэрийг харуулад өгөөч, нэг харуулад өгөөч гэсэн юмнууд амар их ирсэн байхгүй юу? Би тэгээ бичлэг хий гэж бодож явсаар хагаад амжихгүй боломж нь таарахгүй гэх юм уу? Тэгсээр хагаад одоо л нэг юм хийж. Тэгээ би нүрэ будангаа энэ одоо ингэсэн гэд харуулаад явъя заяа. Би гэдэг ер нь их бодонуудаа дүүгээс авчдаг байхгүй юу? Тэгээд JJIBT-гээс авсан бас хэдэн бодгонууд байгаа. Тэгээд тэндээс бас таалагдсан хэдэн хэдийгээ харуулаад явъя заяа. За энэ бол ингээд нарны тос шүү заяа. Яг өмнөх бичлэг дээр түрхчихсэн нарны тос нь болохоор ийм заяа. Энэ гэхдээ дуустсан л та би яагаад чи миний хаяг үлэн хайна. Өмнө нь түрхчихсэн нарны тос нь бол юм. Гэтэ энийг түрхэхээр миний арьс ингээд улаагаадсан байхгүй юу? Тэгэхээр ер нь бол таарахгүй надад гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ тэрний дараа нь би сая энийг түрхчихсэн байхгүй юу? Энэ гэдэг амар хүнд бүтцтэй юм байлээ. Шингэн биш гэх юм уу? Тэгээ ингээд миний арьс чинь бодог шингээдэггүй арьс байгаа шүү дээ. Тэрэн дээр хүнд бүтцийн юм ингээд суурин дээр нь түрхчихэнгүүт дээдлийн бодгонууд ингээд хуулраад үүрч өнж мунаа тэгээдсэн. Тэгээ тийм болохоор сая уржигдэр илүү би энэ нарны тосыг авсан. Гэхдээ гайг байлаа. Би ийм хөвшин түрхдэг байхгүй юу? Энэ бол нэг тийм бол сайн. Амар сайн бол дардаггүй гэхдээ ялч хүн амар хэмтэн байдаг л да. Бол нэг тийм сайн дарахгүй. Гэтэ миний ярьсанд болоо л гэдэг. Крем гэх юм бол би ер нь мат бодгон дуртай байхгүй юу? Би ингээд арьсаа тийм мат харагдуулах дуртай гэх юм уу? Тэгээ тийм болохоор энэ крем бүр надад амар таалагдсан. Ингээд түрхэнгүүт ингээд мат харагддаг. Заавал powder доод байх нэг тийм шаардлагатай биш. Энэ бол таалагдсан. Гэтэ өнөөдөртөө би энийг түрхмээр байна. Тэгээд энийг бол дүүгээс авч ирсэн. Энэ кремийг JJIBT-гээс авчихсан. Энэ дараагч бүр надад амар таалагдсан. Нэг JJIBT-гээс авсан. Би ингээд өмнө нэг ганц бичлэг хийсэн шүү дээ. Тэр бичлэгийг ингээд хэдэн удаа туршиж агаад тэг ингээд нэг үгээ амар олон хэлж байгаа. Тэр олон хэлсэн дундаасаа
арай гайгүй сонгож авч идэгдэлдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү байдлаар арай ойлгомжтой болсон баггүй юу? Яг өмнөх бичлэг болвол одоо бол би ингээд хоцрох гээд яарад байгаа. Одоо тийм олон хэлэх цаг хугацаа байхгүй байна. Тэгэхээр энэ бичлэг жоохон ойлгомжгүй бичлэг болж магадгүй. Гэтэ ойлгомжгүй болох юм бол хэлээрээ за дараа нь тэгэхэд дахиад бодогдоо танилцуулсан бичлэг хийнэ. Надад тийм хоёр повдер байгаа заяа. Нэг нь ийм хоёр үүрэн гэх юм уу. Нэг нь болохоор бүр яг л хувраа. Тэгээд энэ болохоор амар цагаан байгааз. Энэ болохоор яг хоёр намартай. Би өнөөдөр бол үнэндээ цагаан харагдахыг хүсэхгүй байна. Тийм болохоор нэг юм тавьчих. Энийг болохоор жижиг битгээс авчихсан. Энэ гэдэг яг суур бодлон дээр повдорлогос сүрхэхээр ер нь цагаан харагддаг юм лээ. Би бол нэг тийм цагаан харагддаг гэж бодохгүй байгаа байхгүй юу. Тэгээд өөр юунд хэрэгтэй бэ гэх юм бол штэ. Өдөр ингээд нүрээ бутсан байх чинь нүр тослогддог штэ. Тэнгүүт ингэж авч аваад ингээд тослогдсон хэсгэн дээрээ төрчих юм бол тослогжилт чинь байхгүй болно гэсэн үг. Тэр бирэнд бол хэрэгтэй. Тэгэхээр би нэг цүнхэндээ авч явна. Гэтэ одоо сой бодлон дээр бол хэрэглэхгүй гэсэн үг. Би юм шорон судрыг ашигладаг. Шорон судрыг бас түүхийгээс л авчихсан. Одоо ингээд би одоо 17 хүрэх гэж байгаа байхгүй юу? Би яг өөрөө зуны амралтаар л нэг ажил хийсэн болохоос байнга ажил хийж яадаг төрлийн хүн биш. Би бодог мөнгийг ээж аваасаа л авч байгаа гэсэн үг шүү дээ. Ээж аваасаа тийм их мөнгө нэхэхгүй тул тааны хямдхан бас арай гайгүй арьсан тарахаар бодог байна. Тэрийг очиж авч байгаа. Би өөрөө ажил хийдэг, өөрөө мөнгөтэй, өөрөө тийм байсан бол амар гой үнэтэй газар мазаар ороод амар гой үнэтэй бодог аваад явах л байсан баг. Тэгээд өсвөр насны бид чинь ээж авийнхаа мөнгөөр л болгож байгаа шүү дээ бодогнуудаа. Тэгээ тийм болохоор хаана гайгүй хямдхан хаана тиймэрхүү газар байна. Тэндээс очиж бодог авдаг. Би ер нь бараг бүх бодогнуудаа угаасаа дүүхийгээс авдаг. Энийг болохоор яг GJBT-гээс авсан. Энэ бүр гаралтын угаасаа амар сайн билээ. Одоо би юм цагаан харуулъя заяа. Шаал өөрлөж байгаа гэрэлтэй. Тиймэрхүү юм билээ. Одоо хамгийн чухал ажил эхэллээ. Контур зурна. Тэгэхээр энийг хараа. Энэ крем болцсон. Тэгээ угаасан жарилахгүй лээ. Тэр нь адилхан байх заавал албатай бол биш ш. Таньдаг хүмүүстэйгээ уулзах юм чинь. Тийм үстэй. Контур адилхан зурна гэдэг чинь амар хэцүү ш. Би амар өөр хүн шиг харагдаж байна. Шинэ жилээр гайгүй л байсан да. Би өөр шинэ жилээр адилхан л зүгэл адилхан л ботсон. Уртстай байсан болохоор тэгээд байгаа юм лөө. Одоо бөхөөс талтч өөр хүн шиг харагдав. Юусаа тасдаг бай. Тэг ямар сонин өөр хүн шиг харагдаад байгаа байхгүй. Гоё биш. Сонин. Таатыг санахгүй нөө. Санагдчихвэл коммент хэсэг сонин байна гэд бичээрэй гэдэг. Одоо хамгийн том үйл ажиллагаа буюу сормоос наах үйл ажиллагаа эхэллээ. Би өчигдөр сормоос авсан. Одоо ямар сормоос авсан аа харуулъя. Ийм сормоос авсан. Дүүхээс авсан. 8500 гоор. Сормоосоо сайхан барьж агаад сормоосондоо наах хэсэгтэй. Одоо ингээд дээд талаар сормоосондоо нааж байгаа шүү дээ. Тэгээд наах хэсэгтэй сайхан цавууг нь дөрвж агаад би энэ тийм адилхан оёв бичлэг хийдэг юм санаад байгаа. Тэ та нар адилхан бишгээ бодчихвол адилхан бишгээ бодчих واخа. Ямар ч тач наачлаа. Одоо жоохон хатсныхан дараа дэрвүүлгээд тэг ботчих. Гэтэ амар сонио харагдаад байх юм амар сонио. Би л ингэж бодоод байна уу. Гэтэ саагаад үрэх юм марцсан ба шүү. Бас энэ бөөрийнхий цаг амар олон хүмүүс асуусан. Энийг би бас л түүхийгээс авчихсан. Гэтэ ингээд скриншот хийгээд өөр дэлгүүр мэлгүүрээр хараарай заяа. Ер нь энэ тийм байгаа хаа. Энэ хуурай саа гэж тэгвэл гаргаад ирэх бах. Энэ надад хуурай саа гэж хэлсэн. Хэл сайн. Хатад энэ уруулаа бодог болох юм гэдэг юм болов. Гэтэ уруулын бодог амар чухал шүү дээ. Би уруулахаа бодгийг хаан тавьсан билээ. Би сая л бэрэл гэж шүүс юм да. Уруулан бодог олчлоо. Ми төл хайж чуу. Оонд. Йой,
Би нэг толгой хэлбэр юу хийж чадах болчихжээ. Амар илүү гараад би амар онцгой болчихлоо. Яарал юм л та. Одоо нөгөө нь хэрэглэгч тэгвэл арай гайг гаргах л үтэй. Ингээд надад бол амар сэнэл харагдаж байгаа юм санагдаж байна. Хаалт ана юу вэ? Ажиллал юм л та. Болохгүй л одоо самуусаа дахиад наа дөө. Нүгсээ бүр ихнээсээ хуулаад эхэллээ. Тэгэхэд нацаа. Чүмгэр хаан тавлаа. Би хоцрохны байггүй ч юм уу? Гэтэл би хоцрохгүй байгаа юм шиг санагдаад байна. Би хоцромооргүй. Гоё л шүү дээ. Ийм гоё дөрвөлж болохгүй шүү дээ. Ганц сармууснаас болж үйлнэ гэж угаасаа юу яах вэ тий? Тийм. Гадагшаа халтгал ирүүлж. Энэ угаасаа бараг гадагшаа болцсон байгаа зү. Шал тийм болчихлоо. Яг юу вэ энэ үс? Энэ юу вэ? Яа, төрсөн өдрөөр яг ингэдэг байхгүй угаасаа. Энэ уг нь өчигдөр болоо л байсан. Тавилаа бэл. Яа би яах вэ? Би үүлдэх үү? Нүхлийн найлтын дутсан бол өсчнлүүлээ угаас. Яа, болоо. Өдөр угаасаа шалтгаан өгдөө. Зүгээрээ хүсчэнтэй очивол болгоч штэ. Зүгээр заа юу. За зүгээрээ анааха. Би зүгээрээ тэгснэ үйлээд байхгүй. Би зүгээрээ. Би зүгээр. Зүгээр те. Зүгээрээ. Одоо хуцаа солио. Хүсчин дээр очиод янздуулж штэ үсээ. Тэмээд. Зүгээр те. Зүгээрээ зүгээр. За зүгээр. Болчлоо. Очиод сайхан плажа сольж өмсөөд тэгээд сайхан байх нэ. Одоо цонхондог юмнуудаа хийчихэд өсчин рүү яваад замаараа хоол мол юм хум аваад тэгээд явна да. Үсээ ингээд ийм биш цай юу. Зүгээр ингээд одоо энэ үс байгаа штэ. Яг ийм атгцсан гар шиг харагдаад байгаа. Би ингээд атгцсан гар шиг биш ингээд жоох ингээд ингээгээ шилсэн баггүй юу. Би тэгээ бүр ингээд зургийг тавьсан. Гэсэн чинь та. Яа, би яг үйллээд. Болон өдрөө бид баяа. За. Баяр үрдий. Яа. Баярлалаа. Joy. За одоо миний өгсөн бэлэг байна. За задлыг алтан гоё бичсэн байгаа. За, Натлын уншвас 2025 оны 16-нд хайрт найз Ами Эрдэнэс нь гэсэн байна. За. Яа. Өөр Одоо шинэ уран шиг явуулсан. харин атлас ханаас урах уу? Атлас. Ийм баг юм гэж ярьж байгаа. Нааш орохдохгүй шүү. Наа чи би зүгээр ингээд Оо. скотч. Начи. Төгсөж байгаа байх шиг. Харин заавахгүй. Араас нь ураа.
Юу вэ? Догтлоо машин гээ. Таач татчихгүй. Таач татчихгүй. Хот бүтээрээ тавьчих. За. Мишель ш. Оо яа хүүхийа. Би наад just тэгээд өдөр шүнжэнгөө хийж идэх. Баярлалаа. Чихнэ юу гэж батсан? Өөрхий. За одоо Би собос игнат. Оо ямар хүрх. за бидний хамаар хамгийн сүүл задлаа юм. Би чараа паддаг байна. Юу хүдэг. Шүтэж хөөж. Оо ямар ацаа. Вау. Оо ямар хүрх. Ясниса үг аваад үзсэн биш. Ямар бүрхийн. Ой янз бүрэн болтоо. Баярлалаа савж өгөх гэж. Анхныхаа цэцгийн баглыг санчраас авлаа. Алин цэцэг юм бэ гэсэн. Энийг дахид хэлмээр байна. Оо ямар бүрхийн нараа. Санчиг бид хоёр шүү. За баярлалаа. Ой, намайг аваад өгсөн биш. Cheers. Яг мишэлээ. Ямар гоё өдөр вэ? Very much. Яа. Энэ юу вэ? Над юу вэ? Утас хийдэг. Үүрдэг ахгүй. Одоо энд нь ингээд залгаад тэгээд буцаа хийгээд бүр юм гэсэн. Оо тийм үү. Ямар хөөрхөн юм баярлаа. Оо тийш би. Батсан байсан. Ямар хөөрхөн. Юу би нэг дэлгүүрт очиж харж ирсэн шүү дээ. Тийм. Ханх юмсан байлаа. Тийм тэгээд төрсүүдийн дараа мөнгө хамжаагаад болъё. Ямар хөөрхөн. Оо энэ цаанаа хараа юм. Харуул би. Хараа. Баярлалаа. Тэр баярлалаа. Нэг манай найз хүүхэн гэсэн юм. Зургийн жаа өгсөн. Тэгээд битгаар гой зургаад харуулчаад эсрэг шиндэ гэж бодож байгаа. Тэгээд надад бүгд өгсөн. Ингээд мөнгөн бүгд заа. Эм хөөрхөн магаад тээ. Хайрт баярлаа. Би төрсөн өдрөө найзтайгаа тэмдэглээ. Тэгээд дараа нь найз хүнтэйгээ ингээд тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгээд энэ мөнгөг болон ингээд аваас авч байгаа. Тэгээд ингээд ер нь бол ингээд энэ ингээд бэлэх шүү гэд бэлцсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо дээж ингээд өчгтөрөөрөө ээж ингээд нөт авч өгнө. Тэгээ энэ ингээд миний охины төрсөдрийн бэлэх шүү гэдгсэн байхгүй юу? Тэгээ ингээд уяас хөрх юм орх ингээд би бодсон мэдсэн. Тэгээ би ингээд сагчдэрсэн байхгүй юу? Тэгсэн чинь энийг хараа. Oh my god. Тийм. Набортай. Миний амьдралтаа авсан хамгийн том цэцгийн баглаа байлаа. Ээжтэй баярлаа. Энэ хөргөн бэлэг өгсөн байдیں۔ Тэгээд миний хувьд мартагдахааргүй бүр амар гоё төрсөн өдөр болж өнгөрүүлсэн. Өнөөдөр гэтээ яг өглөө ингээд амар фейлцсэн байхгүй юу? Ингээд бичлэгэнд оруулсан шүү дээ. Бүр ингээд тэрнээс өөрөөр ч гэсэндээ амар олноор фейлцсэн байхгүй юу? Тэгээ амар ингээд ботсон мэдсэн чинь тааш гоё юм жаа байхгүй. Миний 17 насны төрсөн өдөр нэг иймэрхүү болж өндөрлөө. Уг нэхэндээ яг ямар бүтээгдэхүүн авдаг вэ гэдэг асуултанд хариулангаа нэг тийм линз зүүж сормоос наажаа бичлэгийг оруулъя гэж би ботсон. Тэгсэн чинь миний төрсөн өдөр бүр ингээд амар гоё болж өнгөрлөө. Миний бичлэгийг дуусгацсанд баярлаа. Би төрсөн өдрөө нэг ингэж тэмдэглэсэн байна. Үнхээр гоё тэмдэглэлээ. Амар гоё байлаа. Тэгээд бичлэг дуусгацсанд баярлаа. Хайт шүү. Гэвч